За, hi guys. За, өнөөдөр бичиж байгаа өдөр маань 12 сарын 29-ны өдөр байна. За, тэгээд үл өнөөдөр Wonderful Wizard of Oz намын 19 дэх бүлгийг хамтдаа уншицгаая. За өнөөдөр болохоор би нэлээд чухал гэсэн үгнүүдийг ерөнхийдөө ингээд бас тайлбарлах гээд ингээд бэлтчихэд бэлэн сууж байна. За тэгэхээр би ингээд чухал цээжлэг даваарай гэсэн үгнүүдийг болохоор шараар дотруулаад мөн холбоотой зургуудыг нь бас мөн оруулж өгсөн байна гэсэн. Тэгэхээр зураг болоод үг хоёрыг хооронд нь холбож ойлгоно гэсэн үг шүү. За тэгээ chapter 19 уншия. Chapter 19 Attacked by the Fighting Trees. Ooh, Fighting Trees. За, fighting бол тулалддаг модоор дайрагдлаа. Окей. За, тулалддаг модоор дайрагдлаа, тийм үү? За, үзье. So, the next morning, Dorothy kissed the green girl goodbye. За, тэгээ дараагийн өдөр нь болохоор Dorothy хөөхөн тэр ногоо охиныг гэж нэг баяртай нэг гэж үнсээд they all shook hands with the green soldier with the green whiskers. За, whisker гэдэг нь болохоор нэг иймэрхүү маш нэг сахлыг бол хэлдэг. Гэхдээ нэг иймэрхүү сахлыг хэлдэг шүү. За, иймэрхүү ингээд нэг жоох шигүү ургаагүй тийм ээ шигүү ургаагүй ингээд цөөхөн ширхэгтэй юм сахлыг whiskers гэж хэлнэ. За тэгэхээр бид нэр болохоор ногоон сахалтай тийм ээ цэрэгтэй нэг гар бариад барилаа. Who had walked with them as far as the gate. За тэр ногоон сахалтай цэрэг маань болохоор хаалга хүртэл тэднэртэй алхаж өглөө. As far as the gate хаалга хүртэл хавлалаа. When the guardian of the gate saw them again. So тэгээд нөгөө хаалганы хамгаалагч тэднийг ахаад нэг харах үедээ he wondered greatly. Тэр маш ихээр гайхсан. That they would leave the beautiful city to get into new trouble. Тэгээд ийм гоё хотыг ингээд яваад шинэ асуудал руу орох гэж байгааг нь хараад пүү гэж гайхсан байна. But he at once unlocked their spectacles. Гэхдээ тэр болохоор тэр даруйх тэдний нүдний шилнийг ингэж цоожиг нь гэж мулталж аваад which he put back into the green box. За тэгээ буцаагаад нөгөө хайцангаа хийчихэд give them many good wishes to carry with them. За тэгээд эднэрт болохоор айгүй олон гоё ингэж хүсэл хэлсэн бай тээ. Сайн яваарай. Тийм ээ? Эргэж ирээрээ. Хоолоо сайн дээрээ. Бурхан та нарыг ивэ гэх юм битэр тийм ээ? Ивэсэн байна. You are now our ruler, he said to the scarecrow. Та бидний одоо удирдагч гэсэн байна тийм. Ruler гэдэг нь болохоор ерөнхийдөө удирдагч буюу хаан гэсэн үг тийм. He said to the scarecrow, so you must come back as soon as possible. As soon as possible аль болох хурднаараа та эргэж ирэх ёстой гэсэн байна тийм. I certainly shall if I am able. Хэрэг би боломжтой бол мэдээж тэгнэ гэж хариулаа. But I must help Dorothy to get home first. Тэгээ би Dorothy-д иргэд эхэлж гэртээ харихад нь туслах хэрэгтэй. За, таам зэдүүлээ. Good natured гэвэл ийдэг гэсэн. Ийдэг, сайхан санаатай гэсэн. Сайхан санаатай good natured. So, as Dorothy bade the good-natured guardian a last farewell, she said. The bade гэдэг нь болохоор ингээд даллах гэсэн үг л дээ. Даллах. За тэгэхээр тэр сайхан сэтгэлдээ тэр хамгаалагч руу ингэж даллаад last farewell эцсийн үгийг хэлсэн бай тийм ба салах ёстойг үзтгсэн байна. I have been very kindly treated in your lovely city. За танай энэ гоё хотод чи би үнэхээр ингэж сайхнаар ингэж бол угтууллаа, сайхнаар ингэж ерөнхийдөө харьцагдлаа. And everyone has been good to me. Бүгд надад сайн байсан.
I cannot tell you how grateful I am. Би үнэхээр ямар ихээр талархсан байгаагаа бүр хэлж чадахгүй нэ. Жин. Oh. Don't try, my dear, he answered. Хэрэггүй дээ. Хэрэггүй дээ. Dear гэвэл хэрэггүй dear гэдэг чинь дотны үг. За хонгор минь гэхэд арай биш. Хайр дурлал болчих тий. Хэрэггүй дээ хүүхэд минь. Тэ? Хүндэт хүүхэд минь гэдэг ч юм уу. We should like to keep you with us. Бид нар чамайг өөртөө хамт байлгамаар л байна. But if it's your wish to return to Kansas. Гэхдээ чиний хүсэл Канзас руу явах хэрэгтэй юм бол I hope you will find the way. Чи замаа олно гэдэгт итгэлтэй байна. He then opened the gate of the outer wall and they walked forth and started upon their journey. За тэгээд эдгээр болохоор нэг гадны хаалгыг нь гой нээж өгөөд тэгээд эдгээр ингээд walked forth урагш ингээд алхаар аян замдаа гарлаа. За. The sun shone brightly as our friends turned their faces toward the lands of the south. За тэгээд найзууд маань ерөөхдөө ингээд өвөн зүгийн нутаг руу ингээд гарч чулуудаад ингээд явах үед нар бол ингээд тодор тусч байсан байна. They were all in the best of spirits. Best of spirits гэдэг нь болохоор маш сэтгэл өндөртэй гэсэн. Сэтгэл өндөртэй. Тэд нар маш сэтгэл өндөр явж байсан байна. Laughed and chatted together. Инээлтэл марзагнаал те өгжилтөөл. Dorothy was once more filled with hope of getting home. Dorothy ахаад ерөнхийдөө гэртээ харих итгэл найдвараар ингээд дүүрж ирлээ тийм үү. Гэртээ харих итгэлээр бол ингээд дүүрж ирсэн байна. And Scarecrow and Tin Woodman were glad to be of use to her. За тэгээд харин сүрлэн мануухай тэгээд төмөр химмэн тийм ээ модчин маань гэдэг бас to be of use гэх түүнд ирэхэд ингээ ашиг болж байгаадаа бол бас ясна баяртай байсан. As for the lion, за харин арслангийн хувьд гэвэл he sniffed the fresh air with delight. Гэнэ сайхан тийм ээ гоё ингээд гоё баяр хөөртэйгээр ингэж агаарыг нэг үнэрлчээд whisked his tail from side to side. За тэгээд энэ болохоор энэ whisk гэж юу гэсэн юм бэ гэхээр бүм гэж сүүлээ ингээд шарвах гэсэн. Тэгэхээр иймэрхүү сүүл мэдээ зүйлийг шарвахад болохоор whisk гэсэн үг ашигладаг. За. За. За тэгээд гоо сүүлээ ингээд гоо шарвсан байна. Тийм үү? Хажууд шин. In a pure joy at being in the country again. За. Тэг хөдөө гарсандаа үнэхээр ерөөхдөө бүр ингээд маш ихээр баярлсан байна, тийм. While Toto ran around them and chased the moths and butterflies. За энэ зураг нь болохоор Toto ингээд тэр байна. Ирвэхий мэтийн зүйл хөөгөөд гүйжсэн байна, тийм. Barking merrily all the time. Хөөрхөн гэл. Уцаал. City life does not agree with me at all, remarked the lion, as they walked along at a brisk pace. За тэгээд эдгээр brisk pace нь болохоор нэлээд хурдан алхагаар тэдний хурдан алхах зураа арслан хэлсэн байна тийм үү? Юу ч хэлсэн гэхээр хотын амьдрал бол надад ерөөсөө таарахгүй. I've lost much flesh since I lived there. I'm anxious for a chance to show other beasts how courageous I have grown. За би маш их ерөнхийдөө ингээд масс алдсан байна. Флэш гэдэг булчин масса ингээд алдсан байна. Тэгээ хотод амьдэрснаас хойш. I'm anxious for a chance. Тэгээ би одоо ингээд бүр тэсэн ядаг хүлээж байна. I'm anxious for. Юуг тэсэн ядаг хүлээж байна гэхээр бусад амьтнуудад хэрхэн зоригтой болсныг харуулахад тэсэн ядаг хүлээж байна. They now turned and took a last look at the Emerald City. За эргээд нөгөө маргад эртний хот руу харлаа. All they could see was a mass of towers and steeples behind the green walls. За тэг эргээд харсан тэд нар болохоор нэг mass гэдэг чинь нэг бөөгнөрсөн бөөм
Тэгээ тийм одоо ингээд цамхгууд staple гэдэг нь болохоор бас тийм шовгор барилгуудыг ногоон ханны цаанаар харсан. And high up above everything. Тэг бүхнийх нь дээгүүр нь the spires and dome of the palace of Oz. Spire гэдэг нь болохоор нарийнх нь тэр одоо нөө цамхгийн дээр байдаг тийм одоо нөө урт нарийнх нь төмрийг бол хилдэг. Орой тий төмрийн байшингийн дээвэр дээр байдаг төмөр орой болоод дугуй дээврийг ерөөхдөө харсан байна тий. Oz-ын ашиглагын. Oz was not such a bad wizard after all. Ер нь эцэст нь бол Oz тийм муу шидтэн бол тийм муу шидтэн байсангүй. Тэ such гэдэг нь болохоор тийм гэсэн үг шүү. Тийм муу шидтэн байсангүй. As he felt his heart rattling around in his breast. Rattle гэдэг нь болохоор хоржигнуур могоод уурдаг тийм ээ. Иймэрхүү гэж дуурдаг юм болохоор rattle гэж хэлнэ. Rattle. Тэгэхээр цээжин дотор нь зүрхэн ингэж яах нь түчгэнж байгаа. Мэдэрсэн бодч юм бол хэлсэн байна те. He knew how to give me brains. Very good brains too. Тэр надад сайн тарих өгөхийг бас мэдсэн. If Oz had taken those of the same courage he gave me. За 3 дугаар conditional явж байна. 3 дугаар conditional тэгсэн бол тэгэх байсан. Хэрэг Oz надад өгсөн тэр зоригоос өөрөө авсан бол he would have been a brave man. Тэр зоригтой хүн байх байлаа. Тэ за. Dorothy said nothing. Dorothy юу ч дуурсангүй. Nothing. Тэ. Oz had not kept her promise. He made her. Keep a promise нь болохоор амлалтаа биелэл гэсэн үг л дээ. Тэгэхээр түүнд өгсөн амлалтаа Oz ерөнхийдөө биелүүлж чадаагүй. He had done his best. Тэгэхээр тэр өөрөө болохоор хамгийн сайнараа бол хийчихэд байсан. Тэ past perfect. So she forgave him. Forgave гэдэг нь уучлах гэсэн. She forgave him. Түүнийг тэр уучлсан. As he said, he was a good man. As he said, өөрөө хэлсэнчлэн тэр бол сайн хүн байсан. Even if he was a bad wizard. Even if гэдэг нь болохоор хэдийгээр тийм ээ. Хэдийгээр ерөнхийдөө муу шидтэн байсан ч сайн хүн байсан. The first day's journey was through the green fields and the bright flowers that stretched about the Emerald City on every side. За тэгээ эхний өдрийн нь аялал болохоор ногоон талбайгаар тийм гоё тод цэцгэн дундуур through гэдэг нь болохоор дундуур шүү заяа дундуур. Тэгэхээр ногоон талбай тод цэцгэн дундуур тэр ногоон талбай тод цэцгүүдэн гэдэг нэгээрээ ингээд датаараа ингээд тодорхойлж байгаа шүү дээ. Цэцгүүдэн Emerald хотын бүх талаар нь ингээд бүр сунан байдаг тий. Сунан байрлсан байж. They slept at night on the grass with nothing but the stars over them. Ямар гоё юм бэ. They slept that night on the grass. Тэр орой шөндөө болохоор тэд нэр ингээд гоё зүлгэн дээр унтсан байна. За зүлгэн дээр унтаж үзсэн хүмүүс байна уу? Би зүлгэн дээр бол унтаж үзээгүй. Гэхдээ энэ хөдөө ингээд задгаа гарт бол тэнгэр харж унтаж үзсэн. With nothing but the stars. Nothing but the stars гэдэг нь болохоор юу гэсэн юм бэ гэхээр энэ хэллэг шүү заяа. Nothing but гэдэг нь болохоор тэрнээс өөр юм байгаагүй гэсэн хэллэг. Жишээлбэл те надад үснээс өөр юм алга гэвэл I have nothing but the hair. Тэгэхээр with nothing but the stars. Тэгээ одноос өөр юм байгаагүй. Тэдний дээр тийм гоё үсэн дээр унтцгаасан. За ерөнхийдөө бас энийг бол би бас амьдралдаа их мэдрэмээр байгаа зүйл. Тэнгэр дээшээ харж унтах. За тийм боломжтой хүмүүс байсан. Үзээг бол үзээрэй. Тэгэхээр янзын мэдрэмж. And they rested very well indeed. Тэгээ айгуу сайн амарсан. In the morning they traveled on until they came to a thick wood. A thick wood гэдэг нь болохоор яах вэ? Шигүү ой гэсэн үг шүү.
шигүү ойг руу ирэх хүртлээр ингээд тэр явсан. There was no way of going around it. За аим шигтэй тийм шигүүр харагдсан юм шиг байна. There was no way. There was no way гэх юм. Өөр зам байгаагүй гэсэн үг. Өөр зам байгаагүй гэсэн. Одоо хиллэг л дээ бас. Тэр ямар өөр зам байгаагүй бэ? Тойрох тийм зам бол байгаагүй. For it seemed to extend to the right and left as far as they could see. For энэ учир нь болохоор учир нь ам учир нь as far as they could see гэдгийг харчээ. Тэдний харж чадах хүртэл тийм хол ингээд сунаж үргэлжилсэн тийм ойр байсан байна. Besides, they did not dare change the direction of their journey for fear of getting lost. Besides, нэмж хэлэхэд гэсэн үг шүү. Нэмж хэлэхэд тэд нар болохоор dare гэж үсэг юм бэ. Dare гэдэг нь болохоор зориглох гэсэн. Dare. How dare you гэвэл чи яаж зориглож байна? Зүрхлэх гэсэн үг бас тийм. Зүрхлэн зориглох гэсэн. Тэгэхээр they did not dare. Тэд нар яаж зүрхлээгүй юм бэ гэхээр аяллахаа чиглэлийг болохоор өөрчилж зүрхлээгүй. For гэдэг нь болохоор учир нь for fear of getting lost. Тэгээ учир нь ерөөхдөө тэр нөгөө төөрхөөс айсан учраас чиглэлд өөрчлөх зүрхэлсэнгүй. За тийм шууд нэвтлээ. Юу л болвол болог тий. Арслан бол зоригтой болсон. Манайхан ухаантай болсон. Төмөрчин бол одоо гоё эртээ сүхтэй болсон. Айх юу байх вэ тий. Энэ хүртэл ирсэн юм чинь зөв туулаад гарыг гэд найзууд бол гарсан байна. So they looked for the place where it would be easiest to get into the forest. Тэгээд тэд нар болохоор looked for the place. За нэг газрыг хайсан. Ямар газрыг хайсан бэ гэхээр where would be easiest to get into the forest. Ойр руу ороход хамгийн амархан байх тэр газар руу ингээ орсон гэж орсон. The scarecrow who was in the lead. Ой. За тэгээд энэ хүү гэж залуусаа энэ болохоор энэ scarecrow-ыг тодорхойлж байгаа үг шүү. За энийг ойлгохгүй бол би нэг adjective clause гэж юу вэ гэсэн нэг зүйл видео хийжсэн нэр нь ухраагаад үзчихээрэй. Тэгэхээр урд нь явж байсан энэ мануухан finally discovered a big tree. За тэгээд эцэст нь болохоор нэг том мод олсон. Тэр мод нь болохоор with such wide spreading branches that there was a room for a party to pass underneath. За нэг том мод олсон байна. Тэр мод нь юутай юм бэ гэхээр such a wide spreading branches. Гэт нь болохоор маш тэгж ингэж хажууд шиг хөндлөн ингэж тийм тархсан тийм одоо мөчрнүүдтэй тийм одоо мод байсан. Олсон. That there was a room for the party. За тэгээд манай аялагчдад болохоор нэг тийм зай гарч ирсэн байна. Зай гарч ирсэн. To pass underneath. Ямар зай гарч ирсэн бэ гэхээр underneath гэл доогоор нь шургаад гарчих тийм зай гарч ирсэн. So he walked forward to the tree. За тэгээд эдгээр ингээд мод руу ингээд ойртсон. But as he came under the first branches. За тэгэхээр as гэдэг нь болохоор зуур гэсэн үг тийм ээ. Яах зуур юм бэ гэхээр анхны одоо нөгөө мөчөр доогуур нь ингээд ирэх зуур нь they bent down and twined around him. За bent down гэж юу юм бэ гэхээр одоо энэ зургийг харуулж байгаа шиг ингэж бөхийх гэсэн үг. Юм авах гэ газар унсан юм авах гэж байгаа юм шиг бөхийх гэсэн үг тийм ээ. Тэгээд тэр мод руу доогуур нь гарах гэсэн чинь тэр мөчрнүүд нь бөхийгөөд twined around him. Тэгээд түүнийг болохоор ингээд мушгиж эхэлсэн гэсэн үг. Ингээд мөчрөөрөө ингээд мушгиран барьж эхэлсэн. And the next minute he was raised from the ground. Тэгээд дараагийн 1 минутад нь болохоор тэр газраас ингээд өргөгдөөд flung headlong among his travelers. Flung гэдэг нь болохоор шидэх гэсэн үг. Flung headlong гэдэг нь толгоогоор нь шидэх гэсэн. Тэ? Толгоогоор нь чиглүүлээд шидэх гэсэн. Тэр ингээд хүн байлаа гэхэд миний жишээ одоо энэ толгой гэж бодсон тэ. Энэ дээр толгой.
Толгойг нь маа гэж шигцэн тий. Маа гэж шигцэн. Тэр шиг өнөдөө ингэ. Толгойг нь ингээд урагш нь харуулж байгаа. Шидсэн байна тий. Найзууд руу. This did not hurt Scarecrow. За энэ нь болохоор Scarecrow-ыг бол өвтгөөгүй. But it surprised him. Түүнийг бол гайхшруулсан. And he looked rather dizzy when Dorothy picked him up. За тэгээд түүнийг Dorothy ингээд газраас нь ингээд өргөө босгосон чинь нөгөөд чи яасан? Нэг тийм толгой нэргсэн ингээд. Here is another space between the trees called line. Энд хайрны зай байна гэд тийшээсэн чинь. Let me try first, said Scarecrow, for it doesn't hurt me to get thrown about. За би ихлэ оролтъё, тэ? Би ихлэ оролтъё. Учир нь намайг ерөөхдөө ингээд шидсэн ч би өвдөхгүй. He walked up to another tree as he spoke. За тэгээ очсон чинь очих тэр зуурна. Its branches immediately seized him, tossed him back again. Тэгээд мөчрүүд нь болохоор түүнийг тэр даруухан барьж аваад ахаад түүнийг хойш нь шидсэн байна. Тэгэхээр бид нар болохоор toss гэсэн үг бол шидэх гэсэн үг юм байна. Flung гэдэг нь болохоор бас шидэх гэсэн үг шүү. За. This is strange, exclaimed Dorothy. What shall we do? Чи юм да. Яах вэ гэсэн чинь. За. За, тэр нь made up their mind гэдэг үгийг би гоё ингэ зургийг бас гаргачихсан байгаа. За, make up their mind гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ зураг дээр харж байгаа шиг шийдэх гэсэн үг. Шийдэх. За, тэгэхээр моднууд болохоор ингээд бидэнтэй тулалдахаар шийдсэн юм шиг байна тийм юм шиг байна. Seem-тэй шиг байна. And stop our journey гэдэг бидний зогсоох гэж шийдсэн юм шиг гэж аслан хэлсэн чинь. I believe I will try it myself. За би нэг өөрөө нэг оролдоод үзье гэж ирэхэд бодож байна. Итгэж байна. Said Woodman and shouldered his axe. He marched up to the first tree that had handled Scarecrow so roughly. March гэдэг нь болохоор юу гэсэн юм бэ гэхээр ингээд march ингээд цэрэг шиг алхах гэсэн. Ялах гэсэн тийм. За тэгээд тэр ирэхдээ ингээд би өөрөө ингээд оролдоод үзье гэдэг. Сүхэ мөрлөөд тий хөөрхий мануухай тэгж ширүүн хандсан тэр мод руу очсон байна. When the big branch bent down to seize the woodman, seize him. Том мөчөр түүнийг ингээд барих гээд тий seize гэхээр ингээд барих гээд доошо бүхийсэн чинь модчин маань chopped at it so fiercely. Тэгээд тэр мөчөртүүд нь болохоор бүр аимшигтайгаар ширүүнээр нөгөөдгийг чинь ингэж бүр цавчиж ихэлсэн байна. That he cut it in two. Тэр бүр дундуур нь хоёр хуваасан. At once tree began shaking all its branches as if in pain. Тэгсэн чинь нөгөө мод чинь болохоор бүх мөчрнүүдээ ингээд чичрүүлж ихсэн байна. Тэгээд ингээд дөргүүлж ихсэн байна. As if in pain гэвэл ингээд as if нэг шиг гэсэн үг шүү. Шиг. Ингээд өвдсөн юм шиг ингээд мөчнүүдээс сэгсэрсэн. And he would be passed safely under it. За тэгээд доогуур нь орсон тий. Come on, he shouted the others. Алуу гэж бус руугаа орсон. Be quick. Хордлоо. They all ran forward and passed under the tree without injury except Tot. За бүгд ерөнхийдөө доогуур гүйсэн. Except Тотоогоос бусна гэж гүйж гарсан. Who was caught by a small branch and shaken until he hobbled. За тэр болохоор нэг жижигхээ ингээд мөчөрт баригдсан байж тээ Тото маань. Тэгээд тэр until he hobbled бүр уйлтлаа тий. Нэг бүр уйлтлан түүнийг ингээд бүр ингээд сэгсэрсэн байна тий муу нохоогч нь. Сүйдээ уйлсан байна тий бүр өвдөөд. But Woodman promptly chopped off the branch and set the little dog free. Гэхдээ ингээд модчин маань түүнийг даруйхан promptly даруйхан тэр мөчрийг нь тас завчаад хөөрхийн нохоог сул тавьсан байна. За асуулын хэсэг юм зэйлээ. All the trees of the forest did nothing to keep them back. За бусад моднууд нь болохоор keep them back гэдэг нь болохоор тэднийг хоош нь татах гэж юу ч хийсэнгүй.
So they made up their minds that only the first row of trees could bend down their branches. Тэгээд эдгээр ерөөхдөө бол юу гэж шийдсэн бэ гэхээр first row of trees гэх зөвхөн эхний тэр одоо нэг тий цуваа моднууд нь доошоогоо бүхийж тий мөчрөө бүхийлгддэг юм байна гэж ерөөхдөө мэдсэн байна тий гэж шийдсэн байна. And probably these were the policemen of the forest. Тэгээд магадгүй тэдгээр нь нэг ойн тийм policemen цагдаа нар ерөөхдөө байсан баг. And given this wonderful power in order to keep the strangers out of it. За тэднэрт given гэдэг нь болохоор өгөгдсөн шүү заа. Тэднэрт юу өгөгдсөн юм бэ гэхээр ийм гоё чадвар тэднэрт өгөгдсөн юм байна те. Магадгүй тэр одоо нөгөө танихгүй хүмүүсүүдийг ингэж гадагш нь байлгахын тулд. За сонирхолтой болж байна. The four travelers walked with ease through the trees until they came to the farther edge of the road. За тэгээ дөрвөн найзууд болохоор ингээд модон дундуур болохоор ингээд модон дундуур ингээд with ease гэх чөлөөтэй ингээд явсан. Гэхдээ яах хүртлээр чөлөөтэй явсан бэ гэхээр until they came to the farther edge of the road. За тэгээ модны нэлээд тийм зах хүртэл нь ингээд чөлөөтэй явсан байна. Тэгээ модоо ерөнхийдөө гаталсан байна тэр аимшигтай модыг. Then to their surprise they found before them. За тэгээд тэдний гайхшруулсан нэг зүйл байсан нь they found before them урд нь юу болсон бэ гэхээр high wall нэг том хан харсан бай тээ which seemed to be made out of white china. За нэг том хан харсан нэг тийм china гэдэг нь болохоор юм шаазан хэлдэг. Гэ шаазангаар ингээд хийгдсэн юм шиг тийм том хан харагдсан. Урд нь it was a smooth like a surface of a dish. Тэгээд энэ болохоор тийм юу байсан бэ? Smooth гэдэг нь болохоор гоё гөлгөр байсан байна тийм. Яг л тавгны гадаргуу шиг гөлгөр байсан. And higher than their heads. Тэгээд толгойноос нь ч өндөр тийм хан байсан байна. What shall we do? Asked Dorothy. Одоо яах вэ гэсэн чи. I will make a ladder, said the Tin Woodman. За би нэг ladder шат хийгээд. For we must certainly climb over the wall. Учир нь бид нар үнэхээр дээгүр нь давж авирах ёстой гэж хэлсэн байна. Вау, маш сонирхолтой хэдүүлээ бүлгийг уншлаа. 19 дугаар бүлэг. За, тэгээ мөн ерөнхийдөө та бүхэн бас Wonderful Wizard of Oz гэсэн ном үнэхээр таалагдж ахмад би ахин нэг номыг бол бас уншсан. Тэр номын маань нэр болохоор юу юм бэ гэхээр тэр номын маань нэр Charlotte Sweb гэсэн номыг бас мөн уншсан байгаа. За тэгэхээр та бүхэн бас хайгаад үзээрэй. Charlotte Sweb болохоор нэгэн Алц болоод гахай хоёр ерөнхийдөө найзын нөхөрлөл байгаа. Wonderful Wizard of номноос баг зэргийн хэллэгийн хувьд, үгийн хувьд хэцүү байж магадгүй. Гэхдээ би бас тэр номын 24 бүлгийг бас уншсан байгаа. Хэдвэр ороод Charlotte's Web гэдэг нэг хайгаад үзээрэй. Маш алдартай ном байгаа. За эндээс харуулах юм бол нэг ийм Нэгээс кино байсан санагдаж байна. So тэгээ хамт уншсан бүх хүмүүстээ баярлалаа. I see you guys next time.